Зэвцэн тэгэхээр өмөрдөл намгийн дараагийн бортмаар ороход бэлэн болсон маань таад минь бичлэгээс мал лайк болон subscribe дарчихсан бол нэг хол юмрдгүй шууд гол сурал руу орцгоё. Үнэ хөртөр яг яв болоод дуустдаг вэ гэхээр мандагч нь ардаа байсан нэг уулыг цөмцөгж ясна ноён хоныг өөрийн биеэр хайхар болоод дуустдаг та. Зурглал солигдоход нэгэн уушин газарт нэг хар хувцастай хүн орж ирснээр шууд л мөнгө хаяддаг. Тэгээ энэ хар хувцастай хүн нь мэдээж манай мандах шүү дээ. Тэгээ мандахчин ууланд айгүй олон жил бөхчгсөн учраас одоо энэ нанжоо гэд дүүрэгтэй бүхлүтэн 10 хоногийн турш явган явсаар гад хүрэж ирсэн юм байна лээ. Тэгээ мантуудахтаа энэ миний алдаа. Би хитрхи хинэггүй байлаа. Ноён хон бол надад хамаагүй хүн биш. Бас тэр бол надтай хамт хамгийн удаан байсан хүн. Би түүнийг цагаан луу худалдааны бүлгэнд би хамгаалагчаар ажиллаж байсныг нь мэднэ л дээ. Би энэ ертөнцийн талаар тийм ч ихийг мэдэхгүй. Би толгойн урлаг суралцахдаа хийдэг анхаар төлөвлөлээд түүнийг эрт тайж ирээгүй гэв шалтгаан гэлсэн болох байх. Өршөөгөөрэй ноён. Таныг эмэт угаалгач найд. Үйл явдал мөн хэдийн маргааш нь болж гсэн мандах нэг газрын гадаа хурд ирэхдээ нэлээд ууртаагаар нэг хүн хөөе чи хин бэ? Яг яагаад нараа зогсоод байгаа юм? Өршөөгөөрэй. Намайг мандах гэдэг. Би энэ Гокмунжин гэдэг хүүг хайж ирлээ. Гокмунжин. Чи худалдааны хар улуудтай хамт байдаг Мунжиныг хэлж байна уу? Чи түүнийг яаж мэддэг юм? Би түүнийг мэдэхгүй. Ихтэй миний ах түүнтэй дотноос. Чиний ах гинэ. Түүнийг хончол гэдэг. Тэр энд би хамгаалагч хийдэг байсан. Хуан ахын дүүр байсан юм уу? Би чиний талаар сонссон. Хуан ах дүүгийнхэн талаар өнгөрөх их дуртай. Хэрвээ тийм бол чи түүний хаан байгааг мэдэх ёстой үстэй. Энд яг яах гэж ирсэн юм? Би түүний талаар мэдээ сонсолгүй 6 сар боллоо. За дагаад яв. Гисэр мантахыг цагаан луу худалдааны бүлэм рүү оруулнаа. Цаашаа өргөлөөл дагуулж авсараа Гонжин Суун гэх энтхийн хамгаалагчийн ахмад дээр аваачаад өгдөг. Хариуд нь мандах өөрийгөө танилцуулаад яг яах гэж ирсэн шалтгаанаа тайлбарладаг. Тэгээ яах гэж ирсэн шалтгаан нь болохоор ноён хуаныг л хайж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хэвтг нь хэлэхдээ за унаад нэг асуудал гарсан. Тэнд шадар хараалууд болон 3 дахь мастарч гисэн байсан. Нөө хотогтой бие хамгаалагч хуаныг тэдэнд хамт яв гэж онцгойлон хүссэн гэсэн. Нөө хотогтой яагаад тийм зүйл хийнэ гэж. Тэр яг ямар зорилгоор ахыг тийм аюултай газарт явуулж байгаа юм. Тэр алга болсон байхад тэр яагаад аврах гэж баг явуулахгүй байгаа юм. Бөдөлөг байна шүү. Нөө хотогтой зүрх сэтгэлгүй хүн биш шүү. Бас хамгаалагч хуан алга болсон ганц хүн биш. 3 дугаар мастер болон чадар харуулууд бүгд алга болсон. Энэ бол цагаан луу худалдааны бүлгэмд маш том асуудал. Тэгээд л нөө хотогтой маш чадварлаг олон хөлсний зэргүүдийг хөлсөлж байгаа. Тэд удахгүй тэднийг уннаам руу явуулна гэсэн. Өдний хөдөл цагаан луу худалдааны бүлгэм бийдаан ажиллаж байсан. Бас уннаамын хамгийн нөлөөтэй бүлэг болох эвдэрхийн удрагаас зэргүүдээс огт тусламж авч байгаагүй. Тиймээс энэ асуудал дээр тэдний тусламж хүссэн гэж сонссон. Бас миний мэдэх зүйл энэ л байна да. Нэр. Бид тэдний тусламжийг авахаар тэднийг жаахан хах болтсон. Яг ярьж явахт нь ардаас нь манай мандахын хайж ирсэн Мунжин гих хүү хөрөд ирдэг. Үүнийг нь харсан нөгөө ахмад нь болохоор чи яагаад гэсэн хөөрчихлээ. Би одоо нөө хотогтор явах ажилдаа гэхдээ мандах. Би уннаам руу явах хүмүүст нэгдэж болох уу? Уннаам руу очил явал би ямар ч ажил байсан хийн. Чи ядчил ил ажиглаж мэддэг бол та. Яах? Би чиний тухай хэлээд өгье. Чамайг өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байна. Зураг зүйс өдөрт хэдэн залуучуудыг танилцуулнаа. Жилд тоогүй олон авьяастан морийн ертөнцид орж ирдэг. Морийн хүмүүс тэнгэрт тулсан авьяастай хүмүүсийг сонгож 7 доод тэнгэр гэх 7 суудалд өргөмжилдэг. Мөн миний өмнө байгаа хүн бол 7 доод тэнгэр сонгогдож чадаагүй хүн. Гэхдээ түүний бодож исэн дүгнэлтийг чадвар уултаа цуутай. Ямар гайхалтай байстай юм бэ. Дуусшгүй ухаан, цэцэн шидрийн муухан. Хэдэн гаруй хүчрхийг гэрэг ганцаараа дийлж чадах юмхтэй. Ер бусын хүч, чай экран. Юм муусан гих тулааны мастрыг тойрсон хэдэн гаруйхан тэнүүлж хөөсний тулаанчтай тулааны бүлгэмэл байдаг. Хөлсийг нь өгсөн л бол энэ залуус ямар ч ачуу ажил байсан хийдэг. Тэднийг төмөр нэгтгэл гин. Яг одын зурвалтаар харагдаж байгаа болохоор энэ бүлгэмийнх нь дэд удирдагчд. Тэгээ энэ хоёр нь болохоор цагаан бар худалдааны бүлэгмийн удирдагч нөө авхаатай хамт юм яриа сууж байдаг. Мэдээж яг юуны тухай ярьж байгаа нь ойлгомжтой шүү дээ. 3 дугаар мастергаа авахуулахын тулд энэ хоёрыг хөлслөөд тэгээ энэ хоёроос нь гадна дахиад 3 хүн явах бөгөөд энэ 5 нь маргааш өглөө хөдлөх юм байх оо тэр уннаам руу. Тэгээ энэ хоёр нь болохоор бид одоо хөдлөхөө бэлдээ да. Маргааш уулзаагаад явахт нь нөгөө ахмад нь гэдвэсэн залуу ноо хуудаар хурж ирсэн ээ. Ямар ч манай мандахыг энэ эдтэй хамт уннаам руу явах гээд байгаа хүсэлтийг нь хэлж өгдөг. Тэгсэн энийг нь болохоор нөгөө ноо Ён гэдээсэн хоёр өдрөсний болохоор нээхөө шахгүй. Ямар ч зураглаас үлдэхтэй нөгөө Инээдийн хамгийн баг дуу гэдээсэн юм Сён энэ нь ямар хөгийн нэр. Тэгээ энэ нь болохоор бас уннаам руу хамт явнаа гэдэг юм байна лээ.
Зөрөгдөө солилдоход мандах чинь нөгөө Мунжун гээд хүүтэйгээ хамт явж байна. Тэгээ Мунжунгийн хүүн болохоор хажууд нь морь унчихсан явж явах бөгөөд харин мандах болохоор сүүг тэргэндээ суучихсан. Мунжун манаа мандахын байга бэлийг харснаа. Ноён хооны дүү гэсэн баха. Тэр түүнээс шал өөр юм. Тэр үнэхээр дүлгүй юм гэж. Бас би анх удаа л ийм том цаванд явж байна. Миний аавчаас би хамаалагч байсан. Тэр хэдэн жилийн өмнө ийм ажлынхаа үеэрээ малтсан. Тэгээд л би энгийн үеэсээ илүү их сандраад байгаамаа. Хэрвээ яг ийм байдалд ямар нэгэн зүйл буруугаар ирэх юм бол ноён хоо намайг хамгийн түрүүнд өгнө гэсэн. Ноён хоо тэгсэн гэж юу? Ноён хоо чамд ямар нэртэй техник заасан юм? 3 суурийн бэлтгэхийн техник гэдэг. Энэ техникийн гол чанар нь би төвчээртэй байж эцсээ хүртэл эсвэл энэ намайг тулааны мастер болгох зам төтлөө. Хэди бөгөөд намайг аюуско болохоор тулааны урлагийн хай гэдэг чи. Ноён хоо миний сэтгэлийг ойлгож надад их анхаарал тавьдаг байсан. Тиймээс л би чадах чинь дээрээ бэлтгэл хийж байгаа. Ноён хоо зүгээр байгаа л гэж найт. Манд хариуд нь хэлэхдээ Монжун. Хэрвээ ямар нэгэн зүйл болвол миний хажууд аваарай. За. Гэж хэлдэг ч гэсэн дотор бодохдоо бол манай мантгыг чааваас тэр хүчтэй найдвартай хүн үү? Нөгөө хэрвээ ямар нэгэн зүйл болвол төвөр нэгдэлтэй хамт байвал илүү аюулгүй биш гэж юу? Тэгсэн энэ хоёр чинь нөгөө унаамруу хамт явж байгаа юм байна лээ. Ямар ч тэр мэдгүй тэр ноо хадагтай зөвшөөрсөн юм уу яасан мэдгүй. Тэгээ нөгөө төмөр нэгдлийн дэдүрддэгч гээд байсан хоёр нь болохоор нэг нь болохоор та очиж түүнийг анзаарч ихчээ. Тэр хүн бусад бие хамгаалагч нартай харьцуулахад тис өртөвч нэг юм. Түүнийг нэг л хачин. Яг л байгаа хэрнээ байхгүй юм шиг. Юутай сөрөгдөөс өдгөд энэ хэд маань нэлээд зам хороочихсан байх өгөөд өдөрдөж явж исэн нөгөө ахмад нь би 4 цагийн дараа уннаам төрөх голыг гадлах болно. Тэр болтол 2 хэсэг болоод ээжлээд амарцгаая. 2 дугаар хэсэг ашаага манаж байх зөөр ихний хэсэг эхлээд тоолно. Эхний хэсэг оолж дуусаад дараа 2 дугаар хэсэг амарх болно. Мэдлээ. Мандах ямартаж Монжуныг дагуулж яваад нэг цайны газар хоол идэхэр суунаа. Яг хоол идэж байх зуур нь нилээн цэнхэр хувцтай 3 залуу ирэх бөгөөд энэ хід нь болохоор гондон сүмих гэсэн. Би мэдэхгүй эн чин гондон гэдэг юм. Тэг болохоор нөгөө ард нь өссөн хідэн төмөрлөг нэгдэл нь болохоор оохоо. Тэд гондон сүмийн дайж тололтой. Бас тэн дугаа хүн нилээн өнөр зэн таних баг. Тэдний сүм залуу шавнараа гадаад ертөнцөд гаргадаггүй. Гарах тохиолдолд зөвхөн толгойн урлагийн маш өндөр төвшөнд эзэмшсэн байвал л гаргана. Эсвэл дорох хаяж нэгдүгээр үеийн шав байх хэвээр. Дэвэрдэ чинь хэдэн хоолой идэ сууж байсан чинь гинтэл энтгийн тогоо чинь хаана байна гэх ойрлон гарах бөгөөд тогоо чинь яг юу болсон бэ гэд гараад очтол гондон сүмийнхэн тэр гоц авьяасны гэдээсэн залуу нь болохоор энэ хоолойг нэдэж байгаа чаавс шүдээ уулчжээ. Тэгсэн энийг нь удирдах явж исэн нөгөө ахлагч чинь чи миний гоц авьяаснаас өшөөгөө авлаа энийг тэргэл бөөн шууга. За тэгээ энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Дараагийн парт дээр илүү сонирхолтой зүйл гарч ирнэ итгэлтэй байна. Тэгээ энэ вебтун бол яалтчгүй чаптер ахих тусам илүү сонирхолтой болдгийг шүү. Заа юу. Тэгэхээр дараагийн партыг цагаалуулгүй үзье хүсвэл лайк болон subscribe дараад хүлээж аваарай. За тэгээ дараагийн бичлэг уулзлаа. Түр баярлалаа.